Хот өндөр суух тавтамарл бий бол хөтлөгчийн хот. Онцлог сэдвэр нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Өнөөдрийн зочноор Хангал Construction компани захирал Хуйг-Баатар оролцож байгаа. За өдрийн мэнд Хуйг. Өдрийн мэнд. За нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од өндөр суугаар болон NTV телевизээр за мөн 83.3 107 хостолгооны од өндөр хажуугаар хүрч байгаа. Дугаарыг үрдээ үлдээх үнд хөрөнгөтэй бид бүтээн өрөөтэй Хангал Construction болон Хоримтлалтай Монголыг бүтээцэх өрөөтэй Худалдаа хөгжлийн банк ивент итгэж байгаа. За барилгын улирал эхэлж байна. Одоо дулаараа хүн болгонд байшин барих гэж байгаа тийм. За тусландаа ч юм уу хашаандаа байшин барих төлөвлөгөөтэй барихаар сонирхож байгаа хүмүүстэй наамал дүнзэн байшинг танилцуулна. За наамал дүнз гэж яг юу вэ? Тий одоо яг улирал ирээл гадуур бужигналдаа л эхэлж байна. Хаврын ажлууд алижинэ эхэлчихсэн явж байна. За би бол өнөөдөр наамал дүнзний талаар бас ярилцъя гэж бодоод орж ирлээ. За наамал дүнз гэдэг нь болохоор байгалийн нөгөө уламжлалт модыг боловсруулалтанд оруулаад за одоо ойлгомжтойгоор ярих юм бол уулнаас тайраад за тэгээд зүсмэл материал буюу банз олгоод тэгээд одоо 14-өөс 17 хоног одоо жигнээд одоо хансан чиг өгөөд бүтүүлгээр ярих юм бол одоо бууд жигнэж байгаа юм шиг жигнээд за тэгээд тэр агаарын чигшлийг багасгах зорилгоор 14-өөс 17 хоног чигнээд энэ модны өөрийнх нь хувийн чигийг нь гадагшлуулад тэгээд одоо харуулаар ороод ингээд яр хөгж мөөгөнцөр тэрийг тайраад тэгээ шүдэд залгуураар залгагдаад за тэгээ юм цуваа юм зигзаг одоо урт юм зүсмэл материал болоод тэгээ тэрийг одоо юу гэдэг байгалийн одоо өөрийнх нь модноос нь гаргаж авсан юм давирхайг нь одоо химийн бодистой холиод ингээд наасан цаваагаар наагаад за энэ маань өөрөө одоо юу гэдэг 6000 вольтын тийм одоо хүчтэй тогон цохиулаад хоёр талаас одоо 4 тонн дээрээс 12 тонн ч юм уу юм гидрийн хүчээр шахагдаад тэгээд энийг 40-с одоо 1 минут орчим 40 секундээс 1 минут орчим ингээд тогон цохиулаад ингээд цаваа нь хатаад бэлэн болж гарч иж байгаа бүтээгдэхүүнийг л наамал дүнз гэдэг. Би одоо ингэж ойлгоод байгаа байхгүй. Дүнзэн байшин гэдэг байшин мэднэ бид нар тий. Одоо ингээд нэг урт том дүнзнүүд аваачаад үрцэн байдаг. Гэтэл ийм бүтээгдэхүүн гаргаад ирэхээр би гайхаад байгаа байхгүй. Би ч одоо наамал дүнзэхээр за ямрыг мэдэхгүй за дүнз юм чинь одоо тийм том моднууд л өрцөн байгаа бах та гэсэн чинь шал өөр юм оруулаад ирлээ тий. Одоо яг бэлэн болцсон бүтээгдэхүүн энэ үү? Тийм бэлэн болцсон бүтээгдэхүүний тайрцсан энэ байж байна. Тэгэхээр наамал дүнз гэдэг нь бол ер нь ингээд нааж боловсруулсан моднуудыг л ингээд наачсан энэ цав нь одоо 100 жилийн настай ч гэдэг юм те ийм салахгүй байгаа зүйлийг хэлээд байгаа. За тэгээд яг тухайн компанийнхаа нөгөө нэг бараа тэмдэгтийн патент оюуны өмчч гэдэг юм уу тэрнээсээ хамаарат энэ хэлбэрүүдийг ингээд өөр сонгодог. За манайх бол энэ бараа бүтээгдэхүүний тэмдэгтэн дээр оюуны өмчний 10 гаруй патентыг эзэмшдэг. Тэгээ бид нар энэ одоо энэ хэлбэрийг өөрсдөө ингэ зохиогоод энэ дээр оюуны өмч аваад за энэ дүнзээ бол ийм хубба гэж нэрлээд хубба гэж нэрлээд ингэж гаргасан байна. Наамал дүнзийг. Ямар утгатай үг юм? Хубба гэж юу? Тий. Хубба гэдэг нь мэдгүй одоо юу яасан юм аа. Бидэд ингээд нөгөө энэ дүнзэндээ ямар нэр өгөх үү гэдэг ингээд нийлэн 7 хоног ярилцсан. Тэгээд ярилцж байгаад би нэг нэр санал болгосон. За хубба гэдэг тий. За хубба гэдэг бол ингээд тайлах юм бол Хуйг-Баатар гэдэг нэрийн бас товчлол байж байгаа. Тэгээд хуу гэдэг энийг задлаад ингээд үзэхээр хуу хэмжүүр гэж байд юм байна л. За хуу хэмжүүр бол нөгөө ланцин гэдэг ингээд хэмжүүрийг 100 хуваасны 1 дайны 100 хуваасны 1 ийм жижиг хэмжүүр юм байна. Тэгэхээр бид нар одоо энэ байшингаа ийм маш их хүч хөдөлмөр одоо үнцэн орсон ийм инновацлог бүтээгдэхүүн гэдэг тэр үнэтэй зүйлийн нэг хэмжүүр гэдэг энэ дүнзээ хуу гэж хэмжиж болох юм байна. За баа гэдэг нь Хуйгаан нэртэй хүмүүс чинь нэлээд төгөөмөл байгаад байдаг. Тэгээ Эрдэнэ Хуйг, Хуйг-Баатар гээл одоо ойролцоо нэртэй Ган Хуйг гэл ингээл хүмүүсүүд байдаг. Тэгэнгүүт нөгөө манай ангийнхан намайг ялгахын тулд баа гэдэг ингээд бидрийг ялгадаг гэсэн. Тэгэл одоо баа гэж хочлоод байдаг. Тэгээд энэ баа гэж яг юу гэсэн үг юм болоо гэдэг ингээд бас ингээд тайлаад үзсэн чинь одоо намайг Хуйгаа гэхээс илүү ихэнх хүмүүс баа гэж дуудана л да.
Тэгэл хүмүүс баатрын баа гэдэг юм болов гэж ойлгоод. Тэгээд хубаа гэдэг ингээд бааны үг гэж юм болоос чи баа гэж юм ташуур өгд юм байна. За. За тэр ташуур өөрөө юмны ингэж барцад арилгаж одоо саад хөргшээлийг гатлгаж за тэгээ юмд ирчиж өгч идэг юм байна л да. Тэгээ би өөрийгөө ингээ харсан чинь одоо яа дандаа л тэр үйлдэлийг хийгээд байл л да тэр ташуурны үйлдэлийг. За шатаа зүүцсаараа хөдөлмөр аюулгүй ажиллагааны давуултлагаараа галын аюулгүй байдлаа хинаараа за ирчтэй энэ 7 хоногт хэдүүлээ энийгээ төлөвлөе ингээд хийгээл ингээл ирчлээл ингээл яваад байдаг. Тэгэхээр яг л би ташуур шиг тэр нэршгэ ингээд нэрийнхээ утгыг сайн олгоогүй ч гэсэн яг тэр нэршгэ ингээд үйлдэлийг яваад байгаа юм болоо гэж. Тэгээ ингээ хубаа гэхээр хүнд зүйлийг ингээд хүн өргөхөөр ингээд хүний амнаас гардаг юм авь байдаг шүү дээ. Би ч тэгж л бодсон л да анхсаа. Хубаа гэл. Тэгээд ингээд өрийгээ. Тэгээд бид нар энэ бүтээгдэхүүнийхээ бас нэг юм рекламыг хийх юм мэдээ санаанууд ярьж маазарж байгаа нэг юм гоё чэйстэй залуу юм өрөвчтэй өмдтэй. Тэгээд чэйс нөцгөө. Тэгэл ийм амар тийм six pack нэгтэй тий. Тэгэл өргөөл хубаа антер гэл ингэх юм болов уу гэж бодвол за би энэ нэрийг санал болгож байна. Тэгээд та нар бас өөр нэр санал болгоорой гэсэндээ манайхаа санал болгохгүй эсрэг л тэгэл хубаагаар оюуны юм чи авсан шүү дээ. Зөв зөв. Одоо бол яг энд лего шиг өрөө төрөл тавьчих юм байна тий. Тий одоо энийг нөгөө байшингийнхаа зураг төсөөл юунда эн чинь бол 12 м урттай гарч ирж байгаа. За. Тэгэнгүүт нөгөө байшингийнхаа хэмжээ зураг төслийнхөө дагуу энэ маань өглөөргнуудыг хугадаад тэгээ үе үеэр нь өрдөг гэсэн. Нөгөө юм онсын тоглоом байдаг штэ дээр ингээд модоор хийсэн. Яг тэрэн шиг хэлбэртэй гарч ирнэ гэсэн үг л дээ. Тэгээд кодтой тэгэл дээр нь ингээд өрөөд эвлүүлээд явчихдаг. Тийм амар юм байна наадах чи. Яг кодлоод. Яг тэр кодныхаа дагуу л өрөө тавьчих. Тийм тэгэл зураг уншаал нэг хоёр гэл ингээл. Тийм өстой амар юм байна наадах чи. За наамал дүнз, уламжлалт дүнз хоёр юу ялгаа нь юу вэ? За маш их ялгаатай. Ер нь бол уламжлалт дүнзээс л уламжлалт дүнзний одоо нөхцөл байдал дээр ингээл судалгаа хийгээ сайжруулалт хийгдсэн л юм инновацлог бүтээгдэхүүн л гэж ер нь ойлгож байна. Тэгэхээр уламжлалт дүнз бол байгалийнхаа нөгөө нэг яг чигээр байгаад. Тэгэхээр мод өөрөө ингээд одоо хөрсөн дээр ургаж явах та юу яаж байгаа шүү дээ. Модны нөгөө нэг юм цагирэг гэж байдаг те. Одоо энэ дээр яг энэ хэсэг нь харагдаж байна те. Энэ хэсэг бол яг модны гол цагирэг буюу хүнээр ярих юм бол нөгөө артерис утас нь болж байгаа. Тэгэхээр энэ гол артерис утасаасаа хөрснөөсөө нөгөө чигийг аваад мөчрнүүд рүүгээ дамжуулж идэг. Тэгж одоо мод тэгжиж явж идэг. Тэгэхээр модны хамгийн их чихтэй хэсэг бол энэ одоо цагирэгтэй хэсэг гэсэн. Тийм байна. Тэгэхээр та бүхэн анзаарсан бол байгалийн дүнс чинь нэг юм бүрэнхий гол цагирэг нь энэ голдоо байгаад идэг шүү дээ. Тэр ингээд цагирганд байгаа чиг гадагшлахтаа ингээд хагаралт цуралт үүсчихдээ. Тэгэхээр нөгөө дүнз маань юм том 20-22 диаметртэй байсан хэдий ч ингээд талнаас авахгүйдаад суурчглаар нөгөөх маань 9-10 санжил одоо дулааныг тусгаарлаад байна гэсэн. Тэгэхээр дулаан тусгаарлалтын ачаал дутагдaltaй болчихж байгаа. Уламжлалт дүнз байна. Дээрээс нь тэр нөгөө мод маань өөрөө эсийн хөндөй бүтцтэй. Ингээд одоо хитрхи чихтэй бол өөрөө бамбаж чиг авна. Хитрхи хураашилтай бол өөрөө агшиж хийдэг учраас нэлээд хөдөлгөөнтэй болдог. Тэгэхээр нөгөө хаалга цонх одоо бусад зүйлүүд дээр гажаа өгч ханы өргөх төтөөс тэгш гадаргуугаа алдаж ингэж одоо нумрах янз бүрийн тийм эрсдлүүд бий болоод. Тийм байна. Тэгэхээр байгалийн өөрийнх нь чигийг нь бид нар хадагшлуулахын тулд энийг зүсмэл материал болгоод тэгээд одоо агарын чигшлийн багслах зорилгоор буулж чигнэж байгаа юм шиг халуун уураар үлээлгээд тэгээ модных нь өөрийнх нь чигийг гадагшлуулчих. Энэ нь өөрөө бас бүр нарийн ярих юм бол уур амьсгалын хэддгээр бүст байшингаа барих гэж байна те. Говьд барих гэж байна уу? Эсвэл хангаад барих гэж байна уу? Оросд барих гэж байна уу? Монголд барих гэж байна уу? Эсвэл зүүннүүд Аз руу те. Энээсээ хамаарат бас тэр чигшил өөр байдаг. Тэгэхээр одоо юу гэдэг шууд Оросоос хийсэн Орос дүнзэг Монголд авчираад шууд барьж болдгоо гэсэн. Уур амьсгал нь өөр учраас Оросын модны чигшил бол 12-оос 14% чигшилтэй Орос дүнз маань гардаг. Тэр чинь бол тухайн бүс нутагта таарсан чигшилтэй байгаа учраас болж байгаа. Монгол тэрвээ барих гэж байгаа бол энэ нь 8% байх хэрэгтэй тий. 10-аас доош байж энэ нь өөрөө нэг хаталт ажилт юм ахгүй байх хэрэгтэй. Тийм байна.
яг нөө дүнзэн байшингуудыг харахаар тийм цуураа тагарсан юм зөндөө байж идэг. Тэр чинь бол анх бол тийм цуурал муурал байхгүй. Ямар ч гажилтгүй ингээд тэв тэгшин байшин байсан байх нь шүү дээ. Тэнгүү чигнээсээ хамаарад тэр чинь та янз бүр болчих юм байна. Хөдөлгөөн орчих. Тэр чиг одоо гадагшлахын тулд энэ талаас нь одоо нар төөнөд байгаа тий. Дотор талаас нь халуун пар үлээгээд байгаа ч гэдэм үү. Эннээс хамаарал тэр чиг хайшаага гарах боломжтой тэр зүг рүүгээл одоо цууралт өгч гардаг гэсэн. Тэгэхээр одоо модны төрлүүдээс хамаарат янз янз байх. Ер нь ямар мод ашигладаг юм? Ер нь бол бид нар түгээмэл мод нь бол нарс модыг ашиглаж байгаа. Тэгэхээр модны төрлөөсөө хамаарат энэ маань бас нөгөө дулаан дамжуулалт энэ төр гэж бас өөр байгаа юм л да. За үйлдвэрлэгддэг талаар ер нь яг яаж үйлдвэрлэж байна? Одоо эн чинь бол тайраад ингэж одоо хавтгай болгонгуудаа наацсан байгаа шүү дээ, тий? Ямар цав ашигладаг юм? Цав маа хүний эрүүл мэндэд сөрөг энэ төр гэсэн юм байна. Байлгүй яг энэ ч одоо яг одоо нөгөө нэг Германы D3, D4 гэдэг юм стандарт байна. Тэр стандартыг хангасан хүний бид хор нөлөөгүй хими одоо тийм урал байхгүй гэсэн тэр цавыг нь ашиглаж байгаа. Тэгэхээр энэ цав өөрөө бас их үнэтэй. Тэгээд одоо энэ дүнсний бас нэг дутагдaltaй тал нь бол ингээд одоо давуу тал бол зөндөө байна шүү дээ, тий. Дулаан алдагдaltaгүй, өнгө зүс хэлбэрийн хувьд юм. Тэгээд үрж барихад амар тий. Гэт ингээд зөндөө давуу талууд боловч бас эсрэгээр дутагдaltaй талууд бас үүсч гарч ирж байгаа. Тэр нь бол одоо юу гэдэг үйлдвэрийн нарийн шугам тоног төхөөрөмжийн шугамын одоо тийм юуг ашиглана. Их өртөг өндөртэй. Дээрэс нь одоо цавууч гэдэг юм уу ийм материал орж байгаа учраас түүх үед маань цавуулаг материал ороод ирэхлээр л 30% дахин ингээд өртөг нь өсдөг. Тэгээд энийг сайн цавуугаар нь авахгүй бол энэ маань ингээд одоо салалт үүсээд одоо гадаа чинь цас бороо гэдэг ингээд зүйлүүд дээр ямар нэгэн дипломацид орохгүйгээр байх хэрэгтэй шүү дээ, салахгүйгээр. Тэгээд цавуу орж ирэхээр ер нь химийн бодис ашигладаг гэсэн үг. Тэр нь болохоор яг одоо энэ модны давиргаанаас гаргаж авсан юм цав байгаа. За. Тэр ер нь бол ямар нэгэн химийн бодис ашиглахгүй юм байна тийм. Химийн бодис байхгүй. За тэр цавууны реклам энэ төр дээр бол юу яатсан л гэдэг л да. Энэ наамал дүнзийг ингээд аквариум дотор хийгээд тэгээд загсан дотор ингээд цуг байлгаж байгаа. Тэгээд загс ямар нэгэн одоо хүчингүү ингээд явж гин гэж харуулдаг ч юм уу. Тэр бүгд л органик юм. Органик л байгаль дээлтэй л гэсэн үг юм тийм хичээгээд байгаа. Тэгтээ хэдий энд цав орсон ч гэсэн энэ маань өөрөө шууд хүний тэр амьсгалах юмд нөлөөлөхгүй л дээ. Орчинд бол тийм нөгөө нэг тавилгын хавтангууд байдаг шүү дээ. Тийм. Тэр муухан үнээр энэ төр орчдөг. Тийм. Би ч та тийм тавилгатай олон жил амьдарсан л та. Тэгсэн чинь тэр чинь өөрөө бас миний эрүүл мэндэд ингээд сөргөөр нөлөөлөд идэм биш үү те. Энэ ер нь модон идэллүүд модон юм хавтан ч юм уу тэднэр ихэнх нь тийм байдаг юм уу? Эсвэл орцоосоо тэр цавуу интересээ болоод хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөд байна. Тийм тэр олон тийм төрөл байт юм лээ. Одоо жишээ нь оспи хавтан гэж монголчууд их яриад байдаг шүү дээ. Тийм. Канада технологийн байшин дээр голцоо их хэрэглээд байдаг. Тэр оспи хавтан бол одоо бидний ингээд судалснаар бол дөрвөн төрөл байгаа юм л та. Тэгэхээр эхний 1-2 нь бол яг тийм химийн гаралтай. Тэгээд бүр дотор нь маш олон бүр чулуу одоо шороо тий. Янз бүрийн юмнууд орцсон байт юм лээ. Ингээд задлаад үзэх. 3-4-р одоо сорт нь гэх юм уу? Яг тэр байгалийн давирхаа хийцэн тэгээ зоргоцсон нь илүү, модных нь орцсон нь илүү. За тэгээ хүний биед хор нөлөөгүй. Ягаад тэгэхээр тэр нь өөрөө юм тасалгааны температур буюу одоо нэг 20-22 Цельсийн юм дулаантай болчихж штэ тий. Тэгэнгүүт тэр нөгөө нэг цавуулгаас нь юм химийн бодис агаартай уралд ороод хүний нүүд улаах, захтнах юм янз бүрийн юмнууд бас астм энтер яадаг тий. Үүсэт идэв юм. Энэ бүтээгдэхүүний хувьд болохоор тийм их цавуу янз бүрийн юм ороогүй зөвхөн моднуудыг нийлүүлэхийн тулд цавууны орцол харьцангуй бага. Тэд нар ч юм бол юм зоргодос ч гэдэг юм уу үрцсийг ингэж барьцалдуулж байгаа болохоор орж байгаа цавууны хэмжээ маш их болчиход байгаа. Тэгэнгүүт бас юм японочдын хийсэн бас судалгаа байна л да. Энэ өрөөнд дотор одоо ялангуяа бага насны юм уу эсвэл цэцэрлэгийн насны хүүхдүүд сурж одоо боловсрол эзэмшиж байгаа энэ өрөөнд бол одоо тэдүүн мод байх хэрэгтэй гэж ингэж заадаг. Тэгэхээр энэ мод маань одоо энэ өрөөнд 1 м куб мод байх юм бол 0.8 тонн нүрс хүчлийг шингээж явах хэрэгтэй. Тэр хүн чинь амьсгалахтаа дандаа нүрс хүчлийг гаргаж байгаа шүү дээ. Тэгэхээр нүрс хүчлийг өөртөө шингээгээд шүүгээд тэр одоо чихтэй тэнцвэртэй агаарыг нь өөрөө бий болгож идэг. Тэгэхээр
Оспи хавтан бол одоо энгийнээр хүнд мэдрэгдэхээр нь ярих юм бол Оспи хавтан ч юм уу ДСП хавтаныг сонин үнэртэй гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ байшин дотор ингээ ороод үнэрлэхээр одоо тийм хүний бие тааламжтай үнэр, модны сэнгэнсэн үнэр ч юм уу тэрүүгээр нь л ингээд байдлаар хэмжиж болох байх л та. Хоёулангийн нэвтрүүлэгч нь эдгээдэг байшин гэсэн байгаа шүү дээ. Тий. Ер нь эдгээдэг байшин гэхээр хүний эрүүл мэндэд бас эргээр нөлөөлж байгаа л гэж ойлгогдож байна л да. Яагаад ингэж нэрсэн бэ? За энийг бол бид нар зах зохиос нь ингээд судлаа явж байна. Манай нэг захиалагч маань ингээд би нэг ярьсан юм аа. Би одоо өнгөрсөн 24 онд одоо санхүү эдийн засгийн дэдийн магистр төгслөө л да. Тэгээд дипломын сэдв маань бас л энэ компани сэдв байсан. Тэгээд судалгаа авах хэрэгтэй болсон. Хэрэглэгчийн судалгаа, өрсөлдөгчийн судалгаа гэх ингээд юмнууд аваад ингээд яжгаад тэр хэрэглэгчтэй ингээд би нэг яриа өрнүүлээд ярьж хахад би энэ байшинд их хайртай, энэ байшиндаа бид нар эдгээдэг байшин гэж нэрлсэн. Тэр нь надад их онцгой сэтгэл төрүүлсэн л да. За яаж байш эдгээгээд энэ хүнийг гээд ингэсэн чинь хүүхдүүд нь ингээд ханиад одоо янз бүрийн ханиад шухтна хурцдаг юм байна л да. Тэгэл имлэг одоо янз бүр гээл имчилгээ хийлгээл ингэхээр хотод ерөөсөө олигтой авахгүй. Тэгэхээр мань нөхөр өөрөө гэртээ очиж жоо тавтгай орой очиж жоо юм уламжлалт аргаар нөгөө арц уцлууж уулах ч юм уу адууны махтай юм шөл хийж уух тэгээ агаарт гаргах тэгээд ингээд байшинтаа хонох гэл тэгсэн тавтгад очиод ерөөсө бүтэнсэн гэхэд л хүүхдүүд нь идэгчдэг гэж тэр ханиад нь тэгэл ерөөсө тэр нь 2 3 удаа тавтагдсан гэж өнгөрсөн жил тэрний өмнөх жил ч юм те тэгэхээр нөгөө нэг жоохон ханиад түрэл би арцаагаал нэг ханиалгаал ингээд шухтнаал ирэнгүүд за эдгээдэг байшин л явъя хэдэлээ гэж. Тэгэл тэндээ очиж 3 онцгоор л янз болчиход байна. Тэгэхээр биднэрт энэ судлаагүй хэлж нээж чадаагүй юмнууд зөндөө байх та энэ байшин дотор. Тэгээд бас нэг харилцагчтай ингээд ярьж хахад энэ байшин маань нөгөө интернетний Wi-Fi төхөөрөмж шүү дээ. Том өрөөндөө ингээд нөгөө рутертэй ингээд Wi-Fi цэцэнгууд унтлагын өрөөнд нь ерөөс орж ирэхгүй нэ. Тэгэхээр унтлагын өрөөндөө дахиад нөгөө интернет хэрэгтэй үед нэмж салаалах хэрэгтэй юм байна. Эсвэл бол ер нь ингээд бодоод исэн чинь бид нар ер нь хотод дандаа интернеттэй хөдөө лагер дээр очиод цуслангийн байшин дээр ер нь интернеттэй байх хэрэгтэй ч юм уу. Том өрөөнд л бай. Унтлагын өрөөнд ер нь ордог байх нь буруу юм байна. Ер нь энийг дахиж нэмж тавиулахаа болио гэх. Бидэрт бол хүсэл төгсөн юм л. Энэ одоо интернетний лангийн утас татаад өгөөч. Тэгснэ гинт болио ер нь тэр дэмий юм байна. Энүүгээр байх нь ер нь зөв илүү эрүүл юм байна. Тийм шүү дээ. Нөгөө юу яадаг нэг газар одоо жишээл манад бол ингээд том өрөөнөөс ингээд цацж байгаа тий. Тэнгүүд одоо ингээд байгаа шүү дээ. Унтахтаа тэрийгэ салгаж унтаа. Тий. Чин тархины хавдар yan зүрийн өвчлөл үүсгээд байгаа. Тий одоо үндсэн болж байгаа. Тэр Wi-Fi унтраагаад унтчихъя гэд. Тэгвэл энэ байшингаар барьчих юм бол заавал унтраагаад шаардлагагүй байна. Шаардлагагүй гэх юм уу да. Одоо тэгэхээр интернет Wi-Fi тэрийг бол долгионыг маш сайн тусгаарлаж байна л гэсэн үг. Тэгэхээр бас одоо модын 9-ийн хүнд өвтцтэй байна уу юундаа байна. Бас л нэг юм байгаад байгаа юм шиг. Японочууд энэ байшин дээр бас судалгаа хийсэн байна. Ийм сонирхолтой одоо хүний эрүүл мэндэд эдгээдэг гэдэг талаар ярьж байгаа учраас би сонин судалгаануудаас тата ярил л тээ. Тэнгүүд одоо юу гэдэг Японд ингээд хийсэн юм судалгаа нь болохоор энэ байшин ингээд галт шатаасан байна л да. Одоо ингээд том юм 100 энүүгээр одоо хаалга шиг юм хийж байгаа ингээд шатаас. Тэгээд 40 минут шатаасан байна. Тэгэхээр ийм наацсан боловсруулсан мод өөр айгүй удаан шатдаг юм байна. 40 минут шатахад ерөөсөө ихний 1-р бан зууу 4 сэнж шатсан багт. Тэнгүүд энэ хэсэг нь ерөөсөө зөв зүгээр. Металл ч юм уу нөгөө ган энтер байх юм бол нөгөө халалтанд ороод уяраад дипломатд ороод ингэчээр ашиглагдах боломж болж. Тэгэхээр энэ 40 минут шатахад энтлийн хэсэг нь бол зөв зүгээр ашиглагдах боломжтой байна. Нэгдүгээр. Хоёрдугаар газар хөдлөлтөнд бол энэ маш сайн. Одоо ингээд нөгөө өглөөртаа тийчж байгаа учраас суурнаас мултрал унчихгүй бол ингээд одоо тэр чанараа маш сайн хадгалж юм дайвалзаал байж байгаа. Тэр нь бол энийг 8-9 баалд хөдлөхөд цонхон л гарч байгаа гэж. Тэгээ байшин бол хөдлөхгүй. Наа чин яг үүний юм тийм ээ. Тэгээд тэр талаар бичлэгийг нь бид нар бас пэйж дээр тавьсан байгаа л да. Японочууд хийсэн тэр бичлэгийг.
Тэгээд энэ дотор хамгийн сонирхолтой нь ийм одоо нөө туршилтын нэг хулгана гэдэг штеп. Хүн эрүүл мэндэд ямар сүлүүд төмөр бетон, мод гэдэг энэ гурван юм одоо амьдрах орчинд хулгануудыг хийгээд яг ижилхэн хугацаанд үржилд оруулаад тэгээ гарсан гүлчгийн тоо, өнгө зүйлс тэрийг ингээ харьцуулт хийсэн баг. Тэр бичлэгийг бас бид нар пэйж дээр оруулсан. Тэгэнгүүт за мэдээж төмөрөн доторх нь бол их юутай. Гүлчгийн тоо, өнгө зүйлс нь их цөөхөн те зарим нь бас ингээд хорогдол үүссэн. Төмөр бетоных нь бол бас ингээд ноорхоо энэ төр янз бүр. Модон доторх нь бол илүү хурдан хөдөлгөөнтэй, илүү сэргэлэн, өнгө зүйлс нь сайн гэд ингээд ийм юмнууд байгаад байгаа. Тэгэхээр одоо ингээл Wi-Fi нөгөө эдгээдэг байшин за тэгээд бид нар ингээд үгээр хэлж чадахгүй ч гэсэн бас нэг юмнууд байгаад байгаа. Энэ модон байшин дотор унтаад үзэл гэж хэлмээр байд. Хүний эрүүл мэндэд хамар сармаа хатахгүй ч гэдэг юм уу те. Ингээд нэг гоё амардаг юм одоо орон сууцнд бол бид нар ингээл нэг жоохон чихтэл хүнжил нөмрөхгүй байх тэгэл нэг юм нэг жоохон ингээд нэг чигшэлтэй унтах гэдэг. Яг энэ модон байшинд очиод ингээд унтах юм бол ингээд юм гоё хүнжилдөө шургаж те нэг юм хуурай мэдрэмж тэгээд тэгээ нэг юм хамар сармаа хатахгүй нэг гоё сэрдэг юм. Би бол байнгын навцлын тусаад хүн байхгүй. Наач очиж унтаж үзэх хэрэгтэй юм байна. Тэгэхээр модон байшинд унтаад бид нар бас нэг харилцагчтай хамтарч ажиллах гээд би сонирн болгоод ирээ тий. Тэгсэн чинь тэр их хашир хүн танаа байшинд унтаж үзмээр байна. Би тэгээд одоо нэрийг хэлээд яг бас нэг юм амралтын газар байрсан нэг юм газар байсан байна. Тэдэд очиж унтаж үзлээ. Тэгсэн ус татхад их дуграад байна. Тэгээд дулаалдагдал жоох ихтэй байна. Шүндэж уус сэрхэн болж байна. Ийм байна, тийм байна. Одоо би танаа байшинд унтаад үзчихвэл ерөөс шийдвэр гаргах гэдэг юм гэсэн. Тэгээ яг тэр үед манайх загварын байшин барьсан, сул байшин байсан. Тэгэхээр тэгэж тэ унтаад үзгээд тэр хүний унтуулсан. Тэгээд тэр хүн манайхаар байшин барьсан. Тэгэхээр хүмүүс одоо бол их мундаг хашир болсон захиалагч нар маш сайн судалгаа хийдэг болсон байна. Тэгээд харьцуултыг маш сайн хийдэг болсон. Агаар сэлгэлт их сайн байна гэсэн үг байна. Агаар сэлгэлт яг ердөө агаар сэлгэлт бол их сайн явагдаж байгаа. Тэгвэл нөгөө би түрүү хэлсэн энэ нэг өрөөнд 1 м куб мод байх юм бол 0.8 тонн нүрс хүчлийг шингээдэг ч гэдэг юм. Тэгэхээр бидний нөгөө нэг юм уушигны хэмжээ хэдэн куб байдэн те. Тэгээд ингээд нэг оролцоогоор нэг хүн 8-аас 9 цаг унтна гэж үзээд тэр өрөөнийх нь одоо эзлэх хүн баа шүү дээ. Тэрийг ингээд бохирдуулж байгаа гэхэд л төмөр бетон энэ төр бол нөгөө шүүлтөгч сайжруулалт байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ мод өөрөө хэдий тастаж одоо тайраад боловсруулалтанд орцсон хэдий ч нүрсчлийг ингээд шүүгээд идэг өөрөөсөө шингээгээд идэг. Тэгээд нөгөө нэг чигний тэнцвэртэй байдал хитрхи хуурашилтаа бол өөрөөсөө чиг ялгаруулна. Хитрхи чигтэй бол өөртөө чиг шингээж аваад. Энэ тэнцвэржүүлэлт нь хүний нөгөө нэг яг амьдрах унтах тэр таатай орчмыг бас бүрдүүлээд юм болов уу? Тийм ээ. Ер нь харшилтай ч юм уу юм тийм астмтай ч юм уу тийм хүмүүст бол ер нь маш тохиромжтой гэж харагдаад шүү дээ. Тийм одоо бас нэг жишээр манай нэг захиалагчийн одоо эхнэр нь юм хор тавдар тусаад тэгээд одоо юм химийн гаралтай юм ерөөсө хэрглэж болдоггүй юм байна л да. Тэгээд одоо бүр юм булгийн уснаас савлсан ус жуулж болдгоо. Тэг булгийн уснаас юм одоо модаагаар ингэж утгаж авчирж уудаг. Тэгээд тэр хүн маань нөгөө нэг юм үсч гэдэг юм уу нөгөө тийм байшинд ерөөсө амьдарч болохгүй болчиход тэр нь хүндрээд тэгээд тэр хүн зориулаад биднэрт нэг өрөө гаргачихсан гаражийнхаа дээдл тэр яг мотор. Тэгээд тэр байшиндаа тэр хүн их дуртай их гоё байна ингэж байна миний би сайжирч байна гэд надад хэлж ирсэн. Тэгээ энэ бүхнийг ингээд бодоод үзэхээр нэрэж итгээдэг байшин гэдэг нэр томьёос байж болох юм болоо. Энэ маань өөр ингээд ажиллаад байна шүү дээ. Хүний нүдэнд харагдахгүйгээр агаарын тэнцвэржүүлэл, чигийн тэнцвэржүүлэл, нүрсчлийг өөртөө шингээгээл ингээд тэгээ амьсгалаад байна. Тэгэхээр амьсгална гэдгийг хүмүүс нэвт ингээс одоо ханаа нэвтсийхийг хэлээд байна гэж ойлгоод. Тэр тийм биш шүү. Амьсгална гэдгийг одоо нөгөө нэг энэний гадна талын будаг гэж байгаа шүү дээ. Одоо энийг ингээд гадуур нь хүмүүс лактна гэж ойлгоод. Лактгал юм бол энэ маань өөрөө нөгөө амьсгалах чадвар нь байхгүй болоод нөгөө бүрхүүл өсгөж чанараа алдах. Тэгэхээр энэ маань яг юм модороо байгаад
усан сууртай буюу тэр нөгөө нэг пенланд, акрилагийг хэрэглэх хэрэгтэй. Тэгэхээр энэ усан сууртай ингээ модгаар ингээ бодохоор илэхэр нэг тийм гой гүлгэр тааламжтай биш. Жоохон барцгар доо. Ийм. Гэхдээ тэр нь өөрөө нөгөө амьсгалах чадвар нь их болоод байна. Тэгэхээр одоо лак бол литр нь 9,000 төгрөг ч юм уу тий. Яг тэр нэг амьсгалдаг бодог нь өөрөө 44,000 байх жишээ. Тэгэхээр яг зөв технологийн дагуу зөв барих нь л өөрөө чухал болчихсон. Тэгжиж нөгөө мод маань амьсгалж иж, ажиллаж иж тэр хүний биед сөрөг нөлөө болчихдог. Нэг гой үнэтэй байшин барайл нөөдгийг химийн бодис уу лакер бүчгэр болохгүй болчихдог. Тийм шүү дээ. Яг технологийн дагуу л хийж иж яг утгаа тэгжиж тэр чинь амьсгалаад байгаа. Тэр амьсгалдаг байшин гэхэр чи одоо шууд хүд агаартай амьсгалаад байвал тэр үл эсрэгээр дулаан алдагдaltaй байшин болчиход байгаа шүү дээ. За хоёулаа юу хамтран ажиллагчийн дараа дулаан алдалтын талаар яриа. За өнөөдрийн дугаарыг маань үржигдэх сар хариултаа хадгалъя худалдаа хөгжлийн банк ивент итгэж байгаа. За худалдаа хөгжлийн банк маань 3 сарын 12-наас 4 сарын 12 хүртэл хариултаа хадгалын үйлчлэгээр болсон 25,000 төгрөгийг 2 дахин үржүүлээд 50,000 төгрөг болгож өгч одоо биднийг урамшуулж байгаа. Хадгаламжтай юу? Үгүй. Одоохондоо тийм алга. За тэгвэл би чанд маш гоё амар ийм үйлчлэгийг санал болгоё. Худалдаа хөгжлийн банкны хэрэглэгч бол за хэрэглэгч биш байсан ч болно л да. Надад ийм зааврууд байгаа юм. Би чанд хэрэглэгч биш бол гэдэг зааврыг танилцуулъя. Эднийх хялбар хуримтлал гэдэг ийм нэг үйлчлэгээ нэвтрүүлсэн. 4 төрлийн үйлчлэгээ байгаа. Тэрний хариултаа хадгалъя гэдэг үйлчлэгээ байдаг байхгүй юу? Тэр нь яадаг вэ гэхээр чи юм худалдаж авах болгондоо карта зурулах болгондоо чиний сонгосон дүнгээр чиний хадгаламж руу мөнгө ороод идэг. Ийм амар үйлчлэгээ. Оо тийм. Чи ерөөсөө ингээд хадгаламж руу ороод мөнгө шилжүүлээд ингээд ядаргаа болох юм байхгүй. Ерөөс худалдаа авалт хийх болгонд ч л хадгаламж чинь нэмэгдээд байна гэсэн үг. Энэ ёстой амар байгаа шүү дээ. Тийм бид сая яг одоо энэ жилээс худалдаа хөгжлийн банктай хамтарч ажиллаж байна. За. Тэгээд өмнө нь өөр банктай хамтарч байгаа бид нар ч ингээд сайжруулалтууд хийгдэх хэрэгтэй болсон. За худалдаа хөгжлийн банк бас энэ нөгөө доктортой хөгжилч юм уу дулаан алдагдал эрчим хүчний хэмнэлтгээд энэ дээр бас нэлээд сайн гард юм байлаа. Тэгээд одоо өмнө нь одоо манай энэ байшин дээр 350 сая 500 сая төгрөгийн л одоо зээл гардаг байсан ногоон зээл. Энэ жилээс худалдаа хөгжлийн маань 1 тэрбум хүртэл одоо гаргаж байна. Хамгийн өндөр одоо лимитийг энэ салбартаа гаргаж байна. Дээрээс нь бид нар хоорондоо ингээд ярилцаад 350 сая хүртэлх байшин ямар нэгэн барьцаа хөрөнгөгүйгээр одоо хоёр компани ихтгэлцэлтээр гэдэг хамтын ажиллагааны хүчээр ингээд нийтдээ бид нар бол худалдаа хөгжлөөс 6 бүтээгдэхүүн авч байна. За мэдээж эргэлтийн хөрөнгө юуны шугамын зээл, за хөрөнгө оруулалтын зээл, дээрээс нь цалингаа тавьж гин, ЭТМ байршуулж гин. Дээрээс нь одоо бид нар ногоон зээл рүү орж гин. 7 юм биш. Одоо бид нар төслийн зээл гэдэг зүйлийг хийж гин. Төслийн зээл гэдэг нь бид нар энэ байшингаа ингээд эхлээд 20-30% байгаад бүгдийг тэгээд одоо дуусгах үлдсэн 70-60% худалдаа хөгжлөөс зээл аваад богино хугацаанд барь дуусгасныхаа дараагаар борлуулалтаа хийх нь бас илүү зүгээр юм байна гэдэг. Тийм байна. За нөгөө еврогоо эргээд ороход, хадгаламж руугаа эргээд ороход, за 3 сарын 12-наас 4 сарын 12-нд багтаж хариултаа хадгалахыг үргэлжлэхэд чинээр бүртгүүлнэ. Тэгээ худалдаа хөгжлийн банкны хэрэглэгчтэй тийм. За өөрийн ашигладаг харилцах дансан дээрээ худалдаа хөгжлийн банкны Brito Visa болон Master гэх мэт ямар нэгэн төрлийн карттай байх хэрэгтэй юм байна. За хэрвээ картгүй бол TDB Online гэдэг аппликейшнийг бит хоёрын доор QR код гарч байгаа. Тэрийг уншуулаад шууд татаад авчих юм. За ингээд тэр аппликейшн ашиглаад шууд карта захиалаад авчих юм байл. За хариултаа хадгалахыг үйлчлэгийг холбосон харилцах дансаа за өөрийн 6 сар ба түүнээс дээш сарын хугацаатай хадгаламжийн дансатайгаа холбоно. За хэрвээ хадгаламжийн данс байхгүй бол нөгөө аппликейшн ашиглаад шинээр нээгээд хялбар хуримтлал засгийн хариултаа хадгалахыг үйлчлэгээтэй холбочих юм байл. Ерөөсөө ингээл болоо. Тэгээд ерөөсөө хараад энэ ч маш амар. Манай зандаа шүү дээ. Зандаа чинь энэ үйлчлэгийг авсаар байгаад маш авцсан шүү дээ. Тэгэхээр би ч бас одоо хувийн болоод хувьсгалын карт бол их зурагдсан шүү дээ. Тэгэхээр би бол одоо машин байтгал авахаар байна. Энэ юг одоо сайн ашиглавал. Тийм. Ерөөсөө ашиглавал маш одоо хэрэгтэй юм байна. Санхүүгийн сахилга батгүй хүмүүст бол маш хэрэгтэй юм байх нь мань мэдчих. За урамшууллын хугацаанд 4 сарын 12-нд хүртэл хүчинтэй. За урамшууллын 25,000-ыг нэг л удаа 2 дахин үржүүлж өгөх юм шүү. Зарим хүмүүс жоох андуураад ах шүү гэлээ. Нэг удаа 50,000 төгрөг өгч одоо урамшуулах гэж байгаа юм байна. За ингээд одоо таны одоо
урамшуул авах одоо нөхцөл чинь бүрдэх юм бол утсан дээр чи мэдээлэл ирээд тэгээ шууд дараагийн давуу гарагтай урамшуулж орчих юм билээ. За ингээд өнөөдрийн онцлог сэдв нэвтрүүлгийг маань хоримтлалтай Монголыг бүтээцгээ юуратай Худалдаа хөгжлийн банк ивент тэтгэлээ. Баярлалаа. За дулаан алдагдал дээр ер нь эрчим хүчний хэмнэлт дулаан алдагдал хэр вэ? За дулаан алдагдал бол одоо энэ бидний барьж байгаа байшин манд эрчим хүчний хэмнэлттэй гэдэг тэр төрөлд нь ондог. За дулаан алдагдлыг Монгол улсад бол A, B, C, D, F гэдэг ингээд 5 хэмжүүрээр хэмжиж байна. За бид нар энэний бол A гэсэн тэр төрлийг хангаж байна. За тэгэхээр одоо энэ Nars мод маань гэх юм бол дулаан дамжуулалтын коэффициент нь 35 гэж байдаг. Тэгэхээр 1 юм сантиметр квадрат нь 35 гэсэн үзүүлэлттэй байдаг бол энэ мод маань 18 см буюу түүнээс өргөн байх юм бол дулаан алдагдaltaгүй эрчим хүчний хэмнэлттэй гэсэн тэр төрлийг хангах юм байна. Тэгэхээр эрчим хүчний хэмнэлт чи 20% гэд бид нар бол 35% хүртэл хэмнэж байгаа. Тэгэхээр тэр төрлийг хангахын тулд манай энэ ханны өргөн 24 см байх хэрэгтэй байна гэж ингэж тооцоо гарч байгаа. Тэгэхээр бид нар ингээ 24 см өргөнтэй тооцоогоор бол 18 гараад байна шүү дээ. Тэнгүүд бид нар тэрийг ихтгэл зүйлээр хөгжүүлээд 24 болгоод тэгээд энэ байшин маань 35% дулааны хэмнэлттэй байна гэж ингэж гарч ирж байгаа. Одоо энэ дулаан хэмнэлт гэдэг бол маш хэрэгтэй юм болчиход байна шүү дээ тий. Дулаан алдснаасаа болоод илүү их нүүрс төлдөг. Илүү их удаа гаргадаг. Хэрвээ тэр байшин дулаан алдахгүй бол нэг түлээл тэр чинь ерөөс баг гэл ингээд дулаан байж шүү дээ тий. Барьж ийн гэсэн. Тийм барьж ийн гэсэн. Тийм. Тэгэхээр одоо ер нь хүний нүдэнд ингээд инженеэр л хойлоо ярил л дээ. Тэгэхээр хүний нүдэнд харагдахгүй ингээд дулаахан байна гэдэг нь энэ агаарт ингээд мөнгө хийсэд байна л гэсэн. Тэгэл тэрийг одоо ингээд цонхоо онгойлгочих ч юм уу те ингэчгэл юм бол тэр мөнгө ингээд гадагшаа урсаад байна л гэсэн. Тэгэхээр дулааныг хит халуун байлгаж болохгүй. Одоо мэдээж хүүтэн байж болохгүй. Яг тэр тохиромжтой систем дээр нь халаалтын систем зөв удирдах нь өөрөө хэрэглэгчийн одоо тэр хариуцлага болж ирээд байгаа. Тэгэхээр бид нар ингээд яг адилхан ингээд 3 байшин барьж байна л да. Одоо өөр гүнтэд тэгээд нэг нь одоо нүхтийн аманд ч юм уу, нэг нь одоо бүр 61 энд. За энэ тэгэхээр тогны мөнгө ч өөрөө нөгөө бүсчлээс хамаарат бас жоохон зөрүүтэй байд юм байна. Тэр нь бол тэгтээ тийм айхтар биш. Тэгтэл нэг хүн тэр 3 хүний маань нэг хүнд жоохон тийм инженеринг сэтгэлгээтэй тэгээ ютубээр нөгөө халаалт малалт юмнуудаа ингээ бидраас илүү судлаад серч хийсэн, тохируулга аягүй сайн хийсэн. Нөгөө хөнгөлөлтөө цагийнхаа цаг байгаа шүү дээ шөнийн терапи. Тэрэн дээр халаалтаасаа аваад тэгээ бусад цагууд дээр ингээ хэмнээ явсан чинь тэр хоёр айлын хооронд халаалтын мөнгө 600 сая төгрөг зүрх гарч байгаа. Тэгэхээр бид нар бол яг л нэг л хүмүүс барьж байгаа шүү дээ. Тэднийхийг сайн бариад биднийх муу ирсэн гэсэн үг биш. Тэгээд ийм байна. Та энийг ингэж тохируул гэд нөгөө хоёрыг найз болгоод тэгээ одоо энэ бас хангал констракшн хэрэглэгчд гэдэг нэг юм бас групп үүсгээд ингэ явж байгаа. Нэгэндээ зөвлөгөө өгдөг. Энэ өөрөө бас нөгөө яг бодит амьдарч байгаа хүмүүс нэгэндээ зөвлөгөө өгөх юм бол илүү мундаг бас сайн зөвлөдөг юм билэ. Ингэх ёстой маань, тэгэх ёстой маань гэдэг. Тэгэхээр бидний энэ байшин маань бол ямар нэгэн тийм нүүрс гал төлдгөр шийдэхгүй байгаа юм л да. Тийм ээ. Тэгэхээр бид нар энийг дандаа цахилгаанаар шийдэд байгаа. Тэгэхээр бид нар нөгөө хүлэмжээ бууруулна гэдэг. Тэгэхээр одоо энэ цемент ч гэдэг юм уу энэ бусад энэ барилгын материалыг үйлдвэрлэхэд маш их хүлэмжийн ялгарт юм байна л да. Тэгэхээр эрчим хүч тэр чинээгээр их зарцуулагдаж байна гэсэн. Тэгэхээр бид нар ингээд энэ байшин бүтгээс өмнө энэ байшин юугаар бүтээгээд байгаа юм бэ? Ямар зардлаар ирсэн бэ гэдгээс нь бүр ярих хэрэгтэй юм шиг. Тэгэхээр модыг боловсруулахад бол харьцангуй одоо эрчим хүч арай бага зарцуулагддаг. За энэ маань өөрөө байгаль дээр хүлэмжийн одоо бага ялгаруулдаг. Одоо ялгаруулдаггүй гэсэн үг. Тэгээд дээрэс нь энэ байшинд амьдарч байгаа хүмүүс чинь өчигөө тэгээ гал түлээд байгаа хгүй шүү дээ. Цахилгаан зуухаараа одоо бид нар бол шалны халаалт ханны ардиатор хоёрыг айлуулах давхар үйлэн шийдэж байна. За тэгэл одоо нөгөө сүүлийн үед одоо сэргээгдэх эрчим хүч гээл тий нарны солор панел, салхин сэнс гээл ингээд зөндөө юмнууд гарч ирж байна. За мөн газар халаадаг болж байна тий. Тэгэхээр одоо бид шоурум барьж байна. Одоо шоурум ихэд өмнө шундаамны ажил дээр явагдаж байна. Энийг одоо бид нар бусад одоо энэ сэргээгдэх эрчим хүч юм уу одоо энэ эрчим хүчний хэмжилтийн тийм компаниуд амны орон сууц инновацийн төв, барилгын хөгжлийн төв тий гээд энэ олон юм байгууллагуудтай хамтраад одоо энэ одоо загварын нэг тийм байшин барьж байна. Ер нь бол бидний санаа бол
ямар нэгэн төвийн дид үсгүүгээр дулаан амьдарч болох юм байна гэдэг санааг яг тийм. Одоо гаргаж хийж байна. Тэгээд энэ маань удахгүй энэ жаргалантай аманд 6 сар гэхэд ер нь бэлэн болчихгүй байна. Тийм. Байшин болгон л өөртөө цахилгааны үсгүүртэй. Ер нь өөртөө цахилгаан станц болох хэрэгтэй юм байна. Төвийн дэд үсгүүл болчихвол гэсэн. Тийм. Энэ маань өөрөө гүний удаг өрөмдөд цэвэр усны асуудал шийдэж байгаа. За тэгээд өөрөө эн чинь септик танк ч юм уу нөгөө эколос гэдэг нэг зөндөө бохрын шийдлүүд байна. Тэгээд энэ дээр одоо бид нар эрчим хүчийг л шийдчих юм бол ингээд би таас. Өнгөрсөн 2 жилийн өмнө бид нар BSP компанитай хамтраад одоо булганы тишиг сум их даргатай бэлчээр тэр хавцаа юм кемп одоо байсан тэ онцгой аялал жуулчлал зориулагдсан. Одоо нэг загсчлах тийм хоббитэй хүмүүст. Тэр бол машин очиход хэцүү газар шүү дээ. Сэтгэл зэрэг орж. Тэгэл одоо 31 мэг гэл айхтар машинууд ер нь жижиг зэрэг очихгүй. Тийм газар бид нар байрий бас өөрсөндөө нэг том челленж хийгээд ингээд очисон. Тэр цахилгаан генератороор одоо байшингууд маань халж байгаа. Тэгэл болд юм байна. Энэ ингээд ажиллаж болох юм байна. За мөн одоо 2 жилийн өмнө MCS групптэй бид нар хамтраад одоо энэ Хинтээ аймаг руу явхад Жаргалтаан суман дээр амрах хуртоо гэдэг 240 гээд тэрийг барьсан. Тэрийг бол бид нар энэ Дашванжлынхантай хамтраад газаар халаадаг. Одоо энэ хөдөө орон нутагч нэг асуудалтай юм тог их тасардаг. Тийм учраас тэр нөгөө нэг үйлчлэгээний барилга маань үйлчлэгээ тасалдаж болохгүй гэдэг тийм шаардлага тулгарсан. Тэгээд бид нар 10 км хүртэл нарны соёл өргөнөл буюу гүний худаг нөгөө кас гэрэлтүүлэг энэ төр нь бол тог тасарсан ч ажиллаж байгаа. Тэгээ халаалтаа Дашванжлаар газар тэгээд төв ирчим хүчгээд ингээд хосолсон 3 хоссон. Энийг хийсэн. Одоо амжилттайгаар энэ маань хэрэгжээ явж байна. Тэгэхээр ер нь болохгүй гэсэн юм бол ерөөсөө байхгүй. Тийм байна. Ойга өртөг ер нь хэр байна? Өртөг барих зардал тий. Өртөг бол одоо энэ бусад барилгын материал юунуудтай харьцуулахад жоохон өндөр болчиход. Энийг л одоо бид яаж Монголд хамгийн амтхан байх вэ? Ер нь үнийн бодлогоор өрсөлдөнө гэсэн бодолтой л үзээд байгаа. Энийг яаж хамгийн хямд байлгах вэ гэдэг. За бид нар бол Оросын холбооны усаас одоо энэ түүхийд банзаа аваад за Монголдоо ингээд үйлдвэрлэж байгаа. Энэ дүнзийг. Зөв. Тийм. Тэрх нь өөрөө одоо хамгийн бага өртөгтэй болоод байгаа. Энэ нөхрийг тэгээд л одоо яаж тээвэрлэх үү? Яавал баг байлгахаар байна гэл сүлдээ тээвэр логистик хүртэл хийж штэ тий. Ер нь бол уламжлалт модон байшингаас баг зэрэг үнэтэй юм байна тий. Уламжлалт модон байшингаас үнэтэй байлгүй байна. Нөгөөд чинь бол боловсруулагдаагүй одоо байгалийн мод байгаа шүү дээ. Түүнийг ингээ баан золгоо дахиад шүдэд золгоор нэтрэгээд зөндөө одоо бид нар ингээ тоолж утсан нэг 24 орчим тоног төхөөрөмжөөр дамжиж энэ маань гарч ирд юм билээ шүү. Нэг машинаар орохгүй гэсэн. Тэгэхээр одоо гадаа ингээл эн чин тай галтаа өрөөнд дээрээс зүсэгдээл тэгэл уурын камерт ороод тий. Тэгэл гарч ирэл бүгдийн нэг хэмжээнд харуулаар оронгуудаа нөгөө модны эрентгэнээр ороод тий. Тэгэл одоо ярта яргуу гэл ингээл өнгөрсөн жил бас бидний ой модны хүрээлэнгийн ой модны холбооны 100 жилээ болоо. Тэгээ бид нар бас энэ салбартаа одоо тэр модны эрентгэн гэдэг зүйлийг нэвтрүүлсэн. Тэгээ тэргүүрээ бас инновацийн шагнал авсан. Ийм юм болсон. Тэгэхээр энэ маань ингээд ийм эрентгэнд ордог гэсэн нөгөө банз маань камераар урсж байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд урсж яхад эрентгэн хараад за энд яар байна, энд өмөх байна, энэ одоо жоохон хүчлэлтэй хэсэг байна гэдэг ингээд зурчин дараагийн хөрөө нь яг тэр лайны дагуу тасалтууд явагдаад тэгээд энэ маань 1-р сорт, 2-р сорт, 3-р сорт гэдэг ингээд нөгөө сортоор дахид цаашаа хуваарлагдаж яваад тэгээд одоо эцсийн бүтээгдэхүүн болоо гараад ирэнгүүт нөгөө юм богинохон энэ ч одоо юм уртаар байна гэж байхгүй. Хамгийн урт нь 80 см урттай л банз. Тэгээд тэрийг нөгөө шүдэд залгуураар шүтлээд тэгээд дахиж залгагдаад тэгээ эн чинь урт юм 6-12 метртэй юм урт банзнууд болж хувирж байгаа. Тэгж залгагахдаа бас энэ маань модныхоо ширхэхээр нөгөө бүгдийн нэг тал руу нь харуулчих юм бол нөгөө бас дипломатд өгөө маш их магадaltaй. Тэгэхээр ширхүүдийн өөр тийш ингэж хойлоод тэгээ ингэ залгагдаж байна гэсэн. Тэгээ нэг юм уртаа юм банз болж байна гэсэн.
Тэр маань дахиад саванд орох юм дахиад харуулаар ороод гадрууг нь тэгш болох хэрэгтэй. За тэгээд дахиад генероор урсаад цавууд түрхэгдээд за тэгээ нөгөө пресс гэдэг юм дээр очиод ингээд пресслэгдээ нөгөө тог зохиод нэг шарагдаад тэгээ энэ маань гарч ирэхдээ хав халуун ийм уртаа ийм төрүүлж юм болж гарч ирж байгаа. Тэрнийхэн дараа нь дахиад нөгөө 6 талт машинаар хөвлнүүдийг татаад ингээд дүнз маань болж гарч ирж байгаа. Энэ маш нарийн технологиор явдаг юм байна тий. Тэг ер нь технологи нь их нарийн төвхтэй бас энэ нь өөрөө энэ бүтээгдэхүүний бас өртгийг өндөр болох гэдэг юм болоо. Тийм чинь чанар л хийж байгаа шүү дээ. Чанар үйлдвэрлэж байна гэсэн үг шүү дээ тий. Тэр нь бол үн дагаж чанар гэдгийг бол бүр яг ойлгох хэрэгтэй байна. Нэг хямдхан юм амаар байна. Энэ харамч хүн хэд төлнө гэдэг үл нүг өгдөг шүү дээ тий. Тэгэхгүй яг үн дагаж чанар байдаг юм а гэдгийг л маш сайн ойлгомоор байна. Хямдхан юм авчаал энэ юм авчлаа одоо ёстой муу юм гэдэг тэрийг амуулж ирснээс нэг удаа чанартай юм авчих юм бол чинь насны л юм болно шүү дээ. Тэрийг мэрэгжлийн хүмүүсээр нь байруулад тэгээд тэр хүмүүст нь хариуцлагыг хүлээгээд тэр хүн маань өөр юм хийгээд цаг заваа зарцуулахгүйгээр ингээ явах нь хин хинтэл нэг чаддаг хийгдэх шил ингээ явал илүү зүгээр юм болов. Дээрээс нь энэ төлбөрийн нөхцөл банкны үеийн хатан олон жилийн тэгээ баг хүүтэй ногоон зэлээр гарч. Ногоон зэлээр. Ногоон зэл чинь бүр 1.1 билүү. Маш бага шүү. Нодны 1 байсан юм а. Тэгээд одоо сарын 1% байсан. Тэгээ энэ жилээс 1.2 болчлоо. Бас жоохон нэмэгдэж байна. Гэтэ 1.2 гэдэг болвол хадгаламжийн үгс хүртэл бага байгаа сте тий хөө тий. Одоо бол нөгөө ерөн зээлүүд чинь 1.5-аас тэгэл 1.9 өртсөн байна тий. Тэд нар чи 20% төвтэй болчиход байгаа. Тэгэхээр 1.2 гэдэг чинь жилийн 14.4%. Тэгэхээр баг инфляцаас багшхуул болчиход байгаа. Тэгэхээр манай байшингуудыг бариад зарж байгаа тохиолдол байна л да. Тэгэхэд ерөөсөө хямдруулж зарсан тийм тохиолдол нэг ч гараагүй байгаа. Одоогоор. Одоо юу гэдэг 500 сая бариулсан байшин маань 400 300-аар зарагдсан тохиолдол бол одоо байхгүй. Бүр манай нэг ах үүд өөр ах тэр бол манайхаас одоо 3 байшин худалдаж авсан байна тий. Тэгэхээр ингээд хямдхан багт нь аваад зархаар энэ маань даблдаад идэг тий. Тэгээд тэр ашгаараа одоо бүр том байшин бариулаад орсон байх жишээ нэ тий. Ер нь бол яг чанартай гоё л байшин юм гэж та шууд мессеж тэгж л ойлгогдлаа. Ер нь гоё удаад үзэл гэж хэлмээр байт. Ашиглалтын зардал энэ төр гэж ер нь юм хэр байна? Ашиглалтын зардал мэдээж гаралгүй байх уу? Тогныхоо мөнгө гар. Энэ ашиглалтын зардал юу дараа нь арчлалт. Та байшингаа барьж штэ. Тэмүүтэ байшингаа арчлаа штэ. За энэ модон байшингаа яаж арчлах юм? Тэрний зардал ер нь хэрэг гарч. Тэрийг бол одоо нарийн ингэж тоосч гаргаагүй. За ер нь бол бид нар ингээд нөгөө гадна талын будах хэрэгтэй болоод. Тэгэхээр одоо бол модон байшин барьж байгаа компаниуд бол харьцангуй бас сайжирч байна. Одоо өмнө нь бол зөвөр юм лактал те эсвэл нөгөө юм оохорчлоо те нэг юмар хийгээл тэр нь жил болгон бодохгүй бол мухаа болоод харлаа. Лаг ч өөр химийн бүтээгдэхүүн нарны шууд тусалтаа уруулд оронгуудаа ингээл модныхоо өнгийг ингээл хар хуран болгоол те ийм болгоод идэг гэсэн бол одоо ерөөсөө их чанартай мундаг будгнууд зөндөө гарцсан байна. За ер нь бол нэг 5-аас 6 жил бол ямар нэгэн тийм ашиглалтын зардал бол гарахгүй. Тэрний дараа ер нь байшингийнхаа өнгийг нэг сэргийчвэл одоо текрила бол 15 жил гэдэг ба шүү дээ. Тэгэхээр зөв технологийн дагуу барьчих юм бол ашиглалтын зардал нэг тийм сүртэй юм гараад байхгүй нөө. Одоо ашиглалт биш ээ нөгөө юуны урсгал зардал. Урсгал зардал ашиглалтын зардал те. Засвар үйлчлэгээ ч юм уу. Засвар үйлчлэгээ тэр нь бол харьцангуй гайгүй. Зөвл хийх юм чухал. Ер нь дэлхий дээр ийм технологиор байшин их барьж байна уу? Ер нь одоо Америкийн зарим мужуудад бол бүр одоо яг ийм байшин барь гэсэн бүр юутай болчиход шүү дээ. Бүр журамтай. Хуулинд оруулаад одоо обой нааж болохгүй ч гэдэг юм эмүүс байж болохгүй заавал модон өнгөлөөр дотор талаа нь өнгөлөө тэгжиж одоо энэ хүний биед эрэг үзүүлэлттэй маань тэгээд одоо хүнээ дээдлэж гэдэг юм тиймэрхүү мууж одоо энэ барууны орнууд энэ төр бол дандаа л энэ модон байшинд л амьдарч байна л да. Ер нь бол чиг хандлага ийшээ явж байна. Тэгээд бид нар бас ингээд судлаад үзэнгүүд ер нь бол хүмүүсийн эрэлт хэрэгцээ бол их байна энэ нэмэгдэх юм байна гэж харагдаж байгаа. Юу бид нар 2017 онд Мишель Экспогийн гадна талын талбай дээр Smart Moda House гэдэг ингэж хийсэн л дээ. Одоо Smart-тэй хамтраад
Тэгээд тэн дээр болохоор бид нар ингээд за одоо аппликейшнаар шууд падаасаа тий эсвэл утаснасаа ингээд гэрлээ бүдгрүүлж болно, хөшгөө нээж хааж болно, цахилгаанаар тасдаж болно, усан хааж болно тий. За тэгээд шууд дуу хоолоогоор ингээд тий. Одоо гэрэл унтраа гэнгүүт л унтраадаг ч юм уу. Тим хийж үзсэн. Наач ястай гой сонсогдож. Тэгсэн тэр маань тухайн үед бас цагаас арай жоохон төрүүлсэн ч юу тий. Хүмүүс маань нэг тэрийг сайн дэмжээгүй. Яг тэр нөгөө нэг смарт юм. Яг халаалтан дээр усан дээр бол даваатлууд бол гарч ирсэн. Тэгээ бид нар судалж үзэж чад. За ер нь бол нөгөө машиныг нэг сток гэдэг шүү дээ. Яг энүүгээр нь бол бид нар барих хэрэгтэй юм байна. За хэрэглэгчийн сонирхлоос хамаарат нөгөө хамтардаг компаниудтайгаа холбоотой ч юм бол за мессеж модуль тавья, эсвэл камержуулъя. Ингээ одоо энэ чинь дулааны хөшөө хэмнийг юм бол хит pop материал тавьж болж जैन тий. Агаар солилцоон дээр одоо энэ гарч байгаа бохирдсан агаар ингээ гадагшилж байгаа штэ. Агаар жалтын системээрээ. Тэр нь орж ирж байгаа агаартай одоо энерги солиод орж ирж байгаа хүүтэн тийм одоо нөгөө хүүтэн агаар орж ирэх тусмал халаалтын зардал өндөсөх гэдэг шүү дээ. Тэнгүүд тэр хоёр бохор гарч байгаа агаар орж ирж байгаа цэвэр агаар хоёр энерги нэгэндээ шилжүүлээд цэнгэг мөртлөө тийм хүүтэн биш агаар орж ирэх хэрэгтэй юм байна. Гэт эднийг бол нэмэлтээр хийлгэж болохын захиалагч нар нь хэрвээ хүсвэл. Гэхдээ тэгэх шаардлага байна уугүй гэдэг чи айл дээр өөр учраад байна л да. Агаарын бохирдолтой хотын орчинд амьдарч байгаа хүн бол тэрийг хийх хэрэгтэй. Цонхоо онгойлгол тэр амар гоё агаар орж ирж байгаа тэр нөхцөлд бол тэр үнэтэй юмыг бас хийх гээд байх нь хэрэгтэй ч үгүй ч. Тэгэхээр хэрэглэгч бүрийн хэрэгцээ сонирхол өөр учраас бид нар тэрэндээ хамаарал хэрэглэгч бүртээ өөр л код ихүү энийг тавиулыг яах вэ хүү гэл ингээл ярилцал явчихна. За хоёулангийн цаг дуусчлаа. Тэгэхээр юу яа? Яг хангал construction гэдэг компанийн талаар нэг товч танилцуулаад тэгээд өндөрлөдөг үү? За хангал construction компани нь бол одоо модуль усруулах үйлдвэр, модон барилга, за мөн зураг төсөл, барилгын материал худалдаа чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. За бидэд одоо энэ салбартаа одоо энэ модон байшин бариад одоо 200 гаруй жижиг том төслүүдийг хэрэгжүүлсэн байна. Одоо бид нар нэг байшингаал нэг төсөл гэж ярьдаг л да. Зарим төсөл чинь бол дотроо 6 байшин, 9 байшин гэл энэ цан заа. Тэгэхээр бид нар саяхан нэг тоолсон 254 орчим явж исэн баг шүү. Одоо энэ жил бас ингээд нэмэгдээд л явах бах. Тэр нь бол туршлагатай гэсэн үг шүү дээ. Миний хувьд бол би өөрөө архитектор мэргэжилтэй. Одоо энэ сүм дугуйн хийдийн сэргэн суралтын архитектор төгссөн. Одоо яг энэ модон барилгын чиглэлээр гэх юм да. Тэгээ одоо санхүүгийн магистрийг бас өнгөрсөн жил хамгаалсан байна. За товчхондоо одоо манай компани нэг иймэрхүү үйл ажиллагаатай ингээ явж байна. Одоо бид нар удахгүй 6 сар ихэд шоурум хийх байх нөгөө тэнд бол одоо ямар ч хүн очиж мэдээлэл авсан, ямар ч хүмүүстэй хамтарч ажиллахад бол бид нар бэлэн. Тэнд ч одоо хүмүүс ч унтаж үзье гэдэг байх тий. Угаалan тэр нээлттэй. За хамгийн түрүүнд би яваад очиад энэ чинь. За баярлалаа хоёга. Ер нь бол эдгээдэг байшин гэдэг бол нэрэндээ таарсан л гэж гэсэн мэдээллийг би авлаа. Тий, одоо энийг бид нар ингээд судалснаар юм байгаа даа. Өшөөж сайн судлах хэрэгтэй. Энэ модон байшинд одоо хүний хамгийн анх үүссэн нөгөө оромжуул мод шүү дээ. Тэгэхээр энийг л сайжруулж инновац хийгээд л дэлгэрүүлэл явах нь хүний бид хамгийн одоо тохиромжтой суудсан төрөл юм болоо. За та бүхэн хангал construction компанитай холбогдохыг хүсвэл Facebook-ийн хангал construction гэдэг пэйж байж байгаа. Тинчээ бүр гой бичлэг зөндөө байлаа. Өстой гой байшин болдго юм билээ. Би түрүү үзсэн. Баярлалаа. Тий. За мөн 95.10 8044 гэдэг дугаараа уцаар холбогдоод одоо энэ байшингийн талаар бүр дэлгэрэнгүй захиалга өгөх юм уу. Ер нь бол ингээд залгаал мэдээлэл авч шүү дээ, тий. Тийм маань офис юм бас 77 тэгдэг гэдээ утас байгаа. Тэр утаснуудаар мэдээлэл авч болно. За баярлалаа. За нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр суугаар болон NTV телевизээр за мөн 83.3 107 хос толгойн од мөндөр хажуугаар хүрлээ. Дугаарыг үрдээ хүлдээх үнд хөрөнгийг тань бид бүтээн ураатай хангал construction болон хоримтлалтай Монголыг бүтээцэх ураатай худалдааг хөгжлийн банк ивент итгэлээ. За
Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн 1000 хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд таньд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.